За дотгошоо орох уу. Тэгээ. За энэ коньякны юун дотор хийчихжээ. Бас өөрийнх нь гэртээ хийсэн коньяк. Чих аваад явах уу? Энэс бас аваад яв. Энэ цацраг. Гэтэ хашаандаа тэрэ бас би элсэн чихэр усыг өгөө. Буцалгаад дараад ингэ няцлж ягаад дараад нэлээ удаан буцалгасан. За одоо аавын бэлдсэн кофе олон улсын олимпиадад матер алт мөнгө хүрэл авсан манай дүү. Тэр одоо MIT буюу Массачусетсын технологийн дээд сургууль Америк сурч. Тэр нөхөр л Бабик гэж нэр өгсөн байна. Гоё нэр өгсөн байна шүү дээ. Өөрийнхөө кофе нэрлсэн байна. Баахучус, кофечус. Тэгээ Бабик. За энэ нөгөө мороны ус мосыг нөөцлөөд авцсан. Тэгэл энийг ингэж хийгээл. Энэ жамэд гураж байгаа. Оо тийм шүү дээ. 3 жилийн дараа байна. 80 кг авсан аавна гэж. Хүүх. За манайхан алимаар тасрахгүй юм байна. 2003 он тарж эхэлсэн. Одоогоос 21 жил юм. Энэ гүйс үү? Гүйс. Монгол сакура гэдэг чинь ийм гоё ороод. Тэгээ тэнд одоо хайлаас байна. Энэ харин тошлоо. Энэ тошлоо. Энэ тошлоо байна тий. Одоо ургаж байгаа. Энэ бөөрөлцөг юм уу? Энэ нэг гачин гоё юм байгаа. Яг Аль гоё юм байна. За. ийм гоё ургацсан юм. Өнөр нь ямар гоё. Янзын өндөрчтэй. Юу вэ? Тэгээ энэ хараа. Хөрөө энэ алтан арган шүү дээ. Одоо хавар цагийн яргуу байна да. Энэ бол жинхэнэ яргуу. Чулуурхаг ийм бор хөрстэй газар юм сайн ургадаг байна. Энэ нөгөө чацарган чинь шүү дээ. Бид нар нийлж байгаа тэрсэн шүү дээ. Манай ах Нямбаяр би тэгээд дүү Отхон баяр соццыг бид нар нийлж байгаа л 20 жилийн өмнө тарьсан юм да. Тэгээ ийм төгөл болцсон. Тэгээ шуу зөндөө ирдэг болцсон ийшээгээ. Одоо яг энэ байгаль эхийг бүтээл гэдэг чинь энэ л байгаа юм л да. Энэ манай хүүхдүүд дундаас миний хүн Аран баяр бол хамгийн их юм хийсэн. Ах нь гадагшаа сурахаар явчихсан. Ухаан явцсан болохоор хашааныхаа дотрын ажил, гэрийн ажил, тэгээд дээвэр буудах, тэгээд энэ байшин маань бас нэг мөнгөнцөр гарч ирээд бид нэр маш их хүнд ажил хийсэн. Тэрийг миний хүүд ганцаараа хичээлдээсээ ирмэгцээд хувцас тайлаад тэр муухай мөнгөнцөртэй үзэж одоо янзалж байсан да. Сэлэнг аймгийн Тужир нарс таава би 1 сая модны суулгац аваач суулгаад ирлээ. Гэт их сайхан юм байж тээ Сэлэнгийнхийг сайхан амьдарч байна гэж надад ярьж ирсэн байхгүй юу. Энэ Тужир нарс 2000 оны ихэнх үеэр их хэмжээгээр шатаж зарим нь одоо модыг нь огтлж авч нэг хэсэг урагшаа зөөсөн шүү дээ. Тэгээд Сэлэнгит чинь тэр үед Тужир нарс орчимд бол хөрөөр ам энэ тентгүй ажиллаж исэн. Шууд одоо дайрч орж тэрийгэ ойм одоо цөлмсөн л дөө. Тухайн үед би Японы экологийн сангийн одоо Монголд төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж исэн. Тэгээ японочдтой яриад энэ экологийн сангийн энэ шугамар санхүүжилтийг олж ирээд за ингээд нэг сая мод тариулах энэ санхүүжилтийн асуудлыг шийдчихсэн. Тэгээ тэр сая модоо бол яг үнэхээр тарьсан. Анх энэ хашааг авч нүүж ирэхэд бол ямар ч тэр мод зүлэг байхгүй хэцүү байсан. Наран баяр бол анх энэ моднуудыг бол авчирч өгч ийм ой төгөл болоход бол нөлөөсөн л дөө. Японд Кёотогийн их сургууль сурахаар явахдаа нэг хэдэн юм тарьц суулгац авчираад өгсөн. Аав маань бас тариа тэрийгэ өөрөө ургуулж эхлэв. Тэрнээс хойш юу нэлээд сонирхоод эхэлсэн гэсэн 20 жилийн өмнө л дөө. Манай хашаанд нэг 100 гаруй мод байгаа. Гэсэн одоо Монгол орны голлох одоо ийм бут ургамлуудын ийм цуглуулгатай болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгээ эн чинь бас хүн арчлаа гэвэл ургадаг юм байна. Миний бодол бол хөсдөг мөрөөддөг юм байна. Ийм газар төвлөрсөн одоо зүгээр цэвэр одоо усал энэ шугам лэрүүлэх хэрэгтэй байна. Одоо ганц бич энэ хавийн айлууд бүгд цэвэр усан шугамтай болоод бохирыг зайлуулдаг шугамтай ингээл ийм хоёр л шугам одоо төр засаг авчираад ойртуулаад өгөх юм бол маш сайхан амьдарч болохоор байна. Бид нар энэ гэр хорооллыг устгах гэдэг энэ бодлогыг буруу гэж үздэг. Олон давхар орон сууцнд амьдрахыг хүсдэг хүмүүс байгааг үгүйсэхгүй. Гэхдээ гэр хороолдоо ингэ сайхан амьдарч болж байгаа. Орчноо үүсгээд байгаль ихтэйгээ ойр. Дэд үтс инженер татах юм хоршоо маягийн байгуулад энэ хоршоон дээр нь зээл өгөөд тэндээс нь ингээд хөнгөлөлтөө үнээр ингэж хийх юм бол энэ нөгөө айл болгоны гадаах жорлон ухаж өгөх бодлогос чинь тэс өөр байхгүй. Тэгээ хашаандаа сайхан амьдрья гэж. Шууд иргээд нар гараад ялангуяа бороо орсны дараа чийг өнөртөөд
их сайхан штэ. Тэгээд улирлаар өнгөн солигдоод их гоё доо. Бид манай тарьсан модны цэцэг одоо ингээд өнгөн өөрчлөлт явна. Их урамтай. Ер нь хүн сэтгэл санааны их ая тухтай гоё нөхцөлийг бий болгодог штэ. Би энэ баян шөнийхээ нээж авахын хашаа энэ одоо модонд маш хайртай. Энийг одоо цааш нь манай энэ үр ачнаар бид нар ч гэсэн ингээд сайхан тордоод явна. Энэ хэсэг бол ингээд нэг 40-50 жилийн дараа ихэд ингээд бүхэлдээ ийм шууж ирсэн устай ийм хүний амьдрах сайхан орчин бүтсэн ийм газар болсон гэж хүсэж байгаа. Энэ бол амьдарч байгаа хүн болгоноос нь шалтгаална. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь байгальтайгаа ойр байж ээж, байгаль дотроо байж ээж амардаг ийм амьтан. Тэрс чи кофтын нүргэн, энэ шууган, энэ цемент бол хүнийг амраадаг зүйл биш л дээ. Арчилж ургуулж чадах юм бол энэ чинь хойч үедээ үлдээж байгаа хамгийн том бэлэг, хамгийн том сайхан орчин, хамгийн том буян гэж байна.